нэг муу газрын самар 2 жилийн дотор хэрхэн интернетийг эзэлж чадав. I would be proving everyone wrong. I live. Brian! Тэгэд зогсохгүй хэдэн жил стрим хийсэн томчуудыг хэрхэн гайхшруулж чадав. And you're next. Yeah! And what? Yeah, I do remember that. I'm the king, nigga. Тэр стрим болон контентын салбарыг салхишуурах шиг л хуйлруулан өнгөрч энэ жилийн Stream Awards дээр Best FPS Streamer шилдэг VTuber-ч болоод амьдсан. Тэгвэл тэр яаж энэ бүхэнд хүрч чадав? Яагаад энэ бүхнийг хийх болсон бэ? Энэ бол Burned Peanut-ийн түүх юм а. Award. Even though I'm a PTuber, that's okay. Түүний стриминг карьер эхлэхдээ газрын самар биш зүгээр л хүн байжээ. 2022 оноос эхлэн стрим хийж эхэлсэн бөгөөд бусад VTuber-уудын л адил алдартай тоглоомын заавар туториал бичлэгийг хийж байсан байна. Хүсэл мөрөөдөл нь түүнд байсан ч харамсалтай түүнд үзэлт юу ч байхгүй байлаа. За ихэвчлэн үзэгчгүй за ихтэй л 6-аас 7 үзэгчтэй байж. Юу ч л байсан шантралгүй хийж байхад дэвшил гарна гэж найдаад зогсолтгүй хичээсээр байсан ч ямар ч өсөл дэвшил гарсангүй. За үүнээсээ болоод ч юм уу тэр 2023 оны ихээр стримээ бүр мөсөн унтраажээ. That was a little too far. Make peace with your God! Гэхдээ хүн мөрөөдлөө хайна гэдэг тийм ч амархан зүйл биш гэдэг нь ойлгомжтой. Жил орчмын дараа 2024 оны 1-р сарын 1 өдөр зүгээр л Escape from Tarkov тоглоо сууж байхад нь найз нь зүгээр байхаар Twitch дээр стримээ асаачих гэж зөвлөжээ. Хэсэг бодож үзсний эцэст тэр стримийг асаасан байна. Тэр өдөр тэгээд л өнгөрсөн ч түүний амьдрал маргааш тэр чигээрээ өөрчлөгдөн гэдгийг мэдэхгүй л байна. Түүний нэр тэртээ тэргүй The Burned Peanut байсан болохоор яагаад өөрөө Peanut буюу газрын самар болж болохгүй гэж боджээ. Ингээд л түүний амьдралын шинэ эрен үе эхлэв. Өөрийгөө хэн гэдгийг олж мэдснээс гадна тэр тоглоомонд бас сайн байх чухал биш, үхлэн хөгжилтэй байж клип үүсгэх ёстой гэдгээ ойлгосон байна. Бусад стримерүүд Tarkov-ыг ял болгон сандлынхаа ирмэг дээрээс тоглож байсан бол Burned Peanut орилж, чарлж, микрофон хахтал нэнэж эхлэв. Жинхэнэ entertainment тэнд л байлаа. Гэхдээ дан ганц азар тэр од болоогүй. За түүний бусдаас илүү ажилласан зүйл гэвэл тэрээр TikTok идэвхтэй байсан байна. TikTok дээр лайв хийж байхдаа бүр 47 удаа бандуулсан байдаг. За заримдаа лайв асаагаад 5 минут болоод л бандуулж байлаа. Энэ хачин үзэгдлүүд нь түүний нэр хүндийг өсгөхөд үнэхээр ихрүүлсэн байна. TikTok-оос залхаад Twitch, YouTube дээр эргэн ирэхэд нь айл хэдийнэ үзэгчдийн бейстэй болж стрим хийх бүрт хүн нэмэгддэг хамгийн гол нь өсөлтөнд тогтмол байлаа. Мэдээж олонний анхааралд орж эхлэхэд хил амны бай болох нь бичигдээгүй хууль үзээ. Хамгийн гол цуу яриан түүнийг view bot буюу бот худалдан авч үзэлтээ өсгөж байна хэмээн яриа байв. Энэ яриа голцоо бусад стримерүүдээс ч гарч эхэлсэн. За ийм хурдан хугацаанд өөрсдөөс нь илүү үзэлттэй байгаад тэд итгэхийг хүсээгүй л байлаа. Их тесрэлт. Удалгүй Tarkov, Twitch хоёрын хамтарсан drop event зарлагдсан байдаг. The Burned Peanut энэ алтан тасалбар байлаа. Тэр энэ ивентэд өөрийгөө бүртгүүллээ гэж бодсон боловч submit авчид араагүй байдаг. За бүртгүүлэх хугацаа дууслаа гэд хойш хаялгүй Escape from Tarkov тоглоомыг хариуцсан компани болох Оросын BSG-д хандан харин нөгөө талаас тэг зөвшөөрч The Burned Peanut энэхүү ивентэд нэгдсэн байна. Үүнээс гадна бас нэгэн асуудал байсан drop event нь өдрийн цагаар явж байлаа. За Burned Peanut зөвхөн шөнөөр л стримээ хийдгийг та бүхэн мэдэх байх. За үзэгчсэн ч түүнийг шөнөл үздэг. Бусад стримерүүд стримээ хойшлуулж өдрийн цагаар хийж байсан бол The Burned Peanut стримээ өдөржин шүнжин буюу 17 цагийн турш хийж эхлэв. Үүнээс өмнө дунджаар түүний стримийг 2000 хүн нэг дор үзсэн байсан бол үүнээс хойш 5000 гаруй болсон ч хүмүүс drop event дуусаад буцаад тогтмол 2000 үзэгч рүүгээ орно гэж таамаглаж байлаа. Гэвч тэгсэнгүй. Drop event дууссан ч үзэлт нь 5000 хэвээрээ харин ч бүр өсөд бай. Үзэгчид тоглоомны drop event-нээс болж биш The Burned Peanut-ос болж үзэж байжээ. 2025 оны 7 дугаар сар гэхэд түүний стримний үзэлт 10,000-аас буухаа болсон байна. 2025 оны 8 дугаар сард Battlefield 6 тоглоомын туршилтын үйлбэр гаргадаг. За тэр ч боломжийг алдалгүй тоглоомыг стримэн дээрээ тоглож эхлэв. Энэ үед түүний үзэлт бүр 20,000 давдаг болсон байна. За улам л их хүн түүнийг таньж үздэг болж байлаа. За жилийн дотор гэхэд тэр Twitch, YouTube-ийн алдаж болшгүй хөрөнгө болов. 2025 оны 10 дугаар сард Ark Raiders тоглоом гарнаа. Түүний маш их найдвартайгаар хүлээж байсан тоглоом юм. За тэр тоглоомыг стримэн дээрээ тоглож эхлэх үед түүний үзэлт 30,000 хүрч өөрт нь бас нэгэн шинэ амжилт болов үлдэнэ. Удалгүй харин дайн дэгдэв. The Burned Peanut болон Хаач хоёр хоорондоо дайн зарлана. Энэ дайнд нэр бүхий стримерүүд за бараг л тоглоомын бүх тоглогч оролцсон. Дайны хажуугаар дайжин гэдгийг яг эсрэг зүйл нь Peanut-д тохиож байлаа.
За яг энэ үед түүний үзэлт нь бүр 90,000-д хүрдэг болсон байна. Одоо тэгвэл түүний амжилтын нууцыг судалцгаая. Нэгдүгээрт түүний газрын самарны дүр төрх, за мөн цахим орчинд хаанч таарахад шууд л хэний ч анхаарлыг татна. Дээрээс нь бусад дүр ашигладаг контент бүтээгчдийг бодвол тэр өөрийнхөө жинхэнэ нүд амыг ашигласан хиймэл дүрээс илүү хүнд наалдаж байна. Яг л Annoying Orange, Amazing World of Gumball мэт магадгүй энэ нь тэдгээрийг үзэж өссөн тодорхой үеийн хүмүүст л татан санагдсан ч байж болно. Хоёрдугаартаа түүний ирч хүч байлаа. Содон дүрээр үзэгчдийн анхаарлыг л татах болохоос үргэлжлүүлэн үзүүлэхэд ямар ч хамаагүй. За түүний стримэнд эхлэл өрнөл төгсгөл гэж юусоо байдаггүй байна. Тэр чигээрэл өрнөл 12 цагийн стрим хийхэд эхний 1 цагийн ирч хүч нь үргэлжлэл 12 цагт тасралтгүй байсараа байгаад дуусдаг. За мэдээж 3 дугаарт түүний production. Дангац өөр дээрээ фильтр тавиад орхиогүй. За тэндээ дижитал ертөнц үүсгэсэн байдаг. Background, шилжилтүүд хизээч нэгэн хэвэн биш, үргэлж өөрчлөгдөж сайжирч байдаг. Олон ангид киноны дараагийн ангид юу гарах бол гэж хүлээдэг шиг үзэгчид дараагийн стримэн дээр ямар орчинтой байх бол ямар шилжилт хийх бол гэдэл хүлээ үздэг болжээ. Mr. Peanut-ийн амжилтын түүх бол бидний мэддэг гинэт л хит дуутай болдог, гинэт л viral клиптэй болдог гэх мэт амжилтын түүхүүдээс өөр юм а. Түүний амжилтаас бид шантралгүй, тогтмол, зөв санаан дээрээ зогсолтгүй ажиллаж баг багаар бүхнийг босгодгийг суралцж байна. Энэ бол The Burn Peanut-ийн амжилтын түүх байлаа. Дараагийн амжилтын түүх хэнийх байх вэ? Cinderella again for putting on this immaculate award ceremony, as well as a shout out to the Peanut team, making sure the stream's always the best they can.